Амрын дүүрсүүдний ай тохон дүүрэн байна уу дээ өрсүүд минь. Тохон нэг нэ нолоорэ. Уул нэг нэ засвалаа. Ай. Жаа. Чаашин өргөлжлүү. За. Чингээ нутагтан ирээд. 100 таараа болвоо. Улсаа тусгаа тогтносон учраас сэтгэл уйгөө. Энэ улсыг байгуулж найр наадам цэнгэлдэн налайх өдрүүдэд нь ирүүлсэн хүмүүний хувьд нүгэлтэй түүхэн илчилж чадахгүй ч гэсэн буянтай үүлээ сэтгэлдээ тос болгоод авч байдгийг нь үзье. За ингээд хиндэж буяр энэ амьдралыг насан туршдаа өөртөө л ярьж болно. Өндөр тэнгэртэй айлдж болно. Хиндэж ярьж болохгүй. Ярих аваас нь толгой тасрна. Гэсэн учраас би юросон үлгэргүй амьдэрсэн да. Юросон үлгэргүй амьдэрсэн да би хэлгэнэд байсан юм. Тийм учраас энийг бүр ярьж санаамармаар санагдаад байсан юм. Хүсэмжлээд байсан юм аа. Жаантэс нь хоош бүхий зүйл хаваар үргэлжилнэ. Бомтондоо хотхондоо. Хүрээлж суугаа амьдралдаа 100-ийн тэргүүтэй. Аавлаг татварч надаас авахгүй шүү дээ. Их буйнт гээд гол нь миний дэргэд тандууч ихүүд ихтэйд. Ямар бодраа тусгаар тогтносныг нь эсвэл хин нэгэнтэй сүлбэлдэхийг хоригл намц. Гэхдээ итгэжлэнэ. Ялангуяа ам хай болнонд гүн итгэжлэн. Хавбуул харин надад итгэдэггүй. Яагаад гэвэл нэг л өдөр зүсэр хүүхэн болоод өвөрт нь ороод ирэхээс айдаг. Жаахан ичих балаарах зан амбахад байхгүй хэрнэ хавбуул байдаг юм да. Тэгээд хаадуудтай 2 цагийн хаадууд хайхна ангөрөө хийж зээрийн говьд ирэхээр манд ирнэ. Гэрт ирнэ. Бүх төрийн хэрэг ярилцагдана. Хэлэлцэгдэнэ. Хов жив хэлэлцнэ. Тэгээд нь чимээлэгч болгож ашиглах нь их. Яагаад гэвэл их хил дээрээс бас татаарч тэр алтан улсыгч тэр тандаж болох юм. Тэгээд тэр 2 надаар зугаа хийх нь бас их. Хаттан хорон богч авчирч байгаад бортоглож хүртэл хар зугаацна. Зугаацна. Чаммай хаттан болгоод арилжаад үзье. Энийг өмсөдөх хатныхаа дүр тоглуулж байгаад чамайг найрын дэргэд авч сууж байгаад хотгололдуул болохоор байна уугүй юу? Манай хатан мессэнд тун муу. Чи миний хатан дүрдэлж дүрдэн орж байгаад месэлдээ идэх гэж авъя шүү дээ. Ойлгоно уу? Ухохно өрсөөл минь. Тэгээд нэг хатан бортог авчирваа. Би хабуулын гэргийн дүр тоглох болов. Хабуулын хатны дүрчүүд. Төрхөнд нь орноо. Яагаад гэвэл мэрэгдүүд хойд хил дээр хилийн гэрээ зөрчилдсөн. Гэхдээ эвтэй байгаа учраас наадамд нэгтэй. Гэхдээ дотоод ив орсонгүй. Иймээс улаан хоо хатан үзэсгэлэнтэйгээр алдартай. Татар эмэгтэйч гэлээд. Үзэж харсан хүн би тунайтайгаас нь цөөхөн учраас маннаар гоо дүр хувиргыг. Тэгээд хатны суудал дээр би суухын гинэ. Ирэгдүүдийн ноёдын дэргэд найд. Чингээрээ суухан жайтай вайн шүү дээ. Хабуул хааны ихнэр бол сууханд.
Улаан хоо хатан чинь нэг муухай ханаа тусаад огт идэгдэггүй учраас төмөнд зүсээ хараалдаггүй байхгүй юу? Ухах нүүрсүүд минь. Найр наадамд хабуулхан гагц биеэр байх ч гэлээд. Мөн гэргийтэй дахиж гэргийлээ гэхээр өвчтөе хүний дэрэгдүр өөр хатан шиншиллээ гэд нэр готхын явдалтай. Иймээсэн өөр эмсээс гуухын нүүргүй. Ухах нүүрсүүд минь. Ясчин шивгчин байх юм бол эсвэл таньж дүрлдэг нь мэдх юм бол таагүй. Иймээс гівлүр зүгээрч болтугай өндөр тэмцэж байгаагаараа учраа олоотгол гэв. Татар авгах нарт нь баригдахгүйгээр бүр тэгж суух хэрэгтэй болов. Тэгээд л жаа гэв. Тэгээд татар ах дүүтэйгээ бол улаан хоо хатан уулзаж эхэлж өдүүлээд дараад нь мэрэгдтэй суулцаж гэрээ эхэлж ярихад тэнхлүүн байгаа царайгаа наддаар дүрслэх болов. Ингэж анхудаа би улаан хоо хатантай учирсан түүхтэй. Өмсгөл хувцаа надад өмсгөлж үзээд нуруу болоод байна. Мөр арай өндөр байна гэд. Мөрөө хавч гэж их л хавчих шаардлагатай болсон доо. Урагшаага төвтийхгүйгээр урт хүзүүлж байгаад хавчна гэж. Чадсангүй. Бүр барайчаар мөрөө мултлуулж ийж мөрийн шүрмсийг сунгаж байж шувтан мөртэй болов. Тэгж тэр найранд суухаар болов. Мөрөө шувтан болохын тулд энэ дээд шүрмсийг нь суллаж унжуулах ёстой байдгийг мэдхүү. За тэрэнд чинь тэгээд хонготноос ирсэн илээж барайч нар дээд мөрний шүрмс сунгаад за тэгээд хатны өмнөөс үхд хийсэн ч яах вэ? Тэгээд л хааны дээргээ суулаад. Мэрэгдүүд л зонхлов. Хэрээд татаарууд төрүүлээд одож мэрэгтийн бүлэгтээ суухад хилцэлд орвоо. Хаттууд нь охин хүүхэд солилцож ивд найрамдалд орё гэж байна. Энийгээ ихтнэр болгож хинийгээ хүрхэн болгохын баахан яриа. Эмс төр дээрэлсэн шүү дээ. Ноёд төртөө ярих хилийн гэрээ тэнд буланд нь буюу баруун хаяанд хатад төрийн хилэлцээр хийхэд дотоод ургийн хилэлцээр улаан хоо хатнаас хин гэдэг охин, хин гэдэг хөвөн, хиний ноёны охиныг хинтээ сөлбөлдүүлж эвлэлдэх тухай яриад би жүжиг шаардлагатай болов та. Чингээд эмэгтэй хүнд эмэгтэй бөгөөд хатан байгаад сүр жавхлантай их хатны дүр тоглоно гэдэг чинь хамгийн хэцүү жүжиг нь байсандаг. Тэгээд гівлүүр авах ёстой болно. Хаттын дэргэд, эрсийн дэргэд бол урдуура торгон алчуур унжуулаад байж болно. Хаттад охид хөвгүүдээ ярихад авах болоход тэднээс зүсэр байх шаардлагатай болно доо. Одоо зүсэр байхын тулд сормуусыг хөөдөж нүрийг будаглаад яаж иж байгаа дөнгөж байгаа юм. Тэгээд хаттан зааварчилж байгаа юм. Худлаа ярийгээд. Хаттан шивгчэнд тоглосон тэр үед би магад мэгдэвэл шивгчэнтэйгээ шивнэлдэх шаардлагатай байхад жинхэнэ хаттан шивгчэн би чинь их хаттан болно шүү дээ. Ингэж хоттуулагийн гэрлэлтийг шийдсэн дээ. За. Өнөө гараг тань ингээ дүүр юу дээ өрсөөд мэн.